За сайн байцгаана уу? Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ Тэнүкас Мам хуудаснаас гаргасан e-book номноос цэцгээтэй баншиг хийхээр шийдлээ. За тэгээд манай хүү 8 сартай хэрхэн амтрах эдгийг нь харцгаая. За тэгэхээр жоронд нь болохоор мах, сонгон, сармис, брокколи, бууцай, гурил орсон байсан. Ингээд нөхөр бит хоёр хийж эхэллээ. За тэгээд дүгнж хэлэх юм бол жорон дээр нь бол гурилын 200 грамаар ингээд оруулсан байсан л да. Гэхдээ эндээс бол 20 банш гэж оруулсан байсан боловч одоо гурил нь арай жоохон ихтэй. Гэхдээ одоо 27, 28 банш бараг хийчихэж байгаа учраас гурил бол арай жоохон их орсон байна гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.